Алдрын 3 дахь хаян Дарьялангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд нэвтрэж чиглээд байгаа. Хөрсийг салхи усны илэгдлээс хамгаалах, үржил шимийг нэмэгдүүлэх чиглэгдсэн сүүлийн үеийн дэвшилт технологиор халах голын бүс нутагт 30 мянганга атарсан талбайг бүрэн эргэлтэнд оруулна. Бүс нутгийн аялал жуулчлал хөгжүүлэхэд тохирсон байгаль, түүх, соёлын нөөц бүхий газар нутгийг түшгэлсэн Баяр нуурын аялал жуулчлалын цогцлборыг байгуулж, аялал жуулчлалын үйлчилгээг зохион байгуулах таатай орчныг бүрдүүлнэ. Бүс нутгийн байгаль урамсгалын орчныг үүсч болзошгүй сөрөг өөрчлөлтөөс хамгаалах, ээжвэрийн систем нэвтрүүлж цөлжилтөөс хамгаалах ойн зурвас байгуулна. Цаашдаа Дарьялангийн зориулалтаар ашиглаж болохоор судлагдсан алдар газрыг эрдийн шүүлэггүй технологиг нэвтрүүлэх замаар Дарьялангийн зориулалтаар эргэлтэнд оруулахад анхаарна. Бүс нутагт эрчимдсэн газар Дарьялан малаж ухыг хослон хөгжүүлнэ. Багц сүүний эрчимдсэн аж ухыг хөгжүүлэх шаардлагатай таримал болон хүчит шүүстэй тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Элдэн шүүлэггүй технологи нь Дарьялангийн толбайд сүрлэн хүчлэг үүсгэх замаар хөрсийг салхи усны илэгдлээс хамгаалж, шийгийн алдагдлыг бууруулж, хөрсөн дэх органик бодисыг нэмэгдүүлэн үржил шимийг сайжруулах ач холбогдолтой. Төвийн болон хангайн бүсийн Дарьялангийн нутагт бүрэн боловсродоггүй. Дулааны баланс ихээр шаарддаг илчлэг, үндсэн шимт болон эрдэс бодис, амин дэмээр баялаг буурцах дургамал, хөх тарианы гурил, жимсний үйлдвэрлэлийг хөгжүүлэн Дарьялж, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлнэ. Бүс нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж 2500-аас 3000 ажлын байр бий болгоод хүн амын төвлөрлийг дагаж бүрэн дунд сургууль, цэцэрлэг, мэрэгжил сургалтын төв тус байгуулагдана. Урьдчилан тооцож байгаагаар төвийн эрчим хүчний систем, мянганы зам, төмөр замын сүлжээтэй холбож Монголын хөдөө ажихын бүтээгдэхүүнийг зүүн хойд Азад экспортлох, жилдээ 864.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсын төсөвт 35.8 тэрбум төгрөгийн орлого оруулах боломж бүрдэнэ.